За сайн байцгаана уу. Минь нэг нь яг Монголд ирээд ойрхон бичлэг оруулнаа гэж бодож исэн. Тэгээд ер нь бол баг хорон бүрээл бичиж оруулах юм бахал гэл яг л нэг тиймэрхүү бодолтой ирсэн чи бас үгүй байд юм байна. За тэгээ энэ удаагийнхаа бичлэгээр яг хөдөө явсан хүүхдүүдээ аваад хөдөө явсан байгаа ирээд 7 онсныхаа дараа тэгээд Баянгар аймгийн Эрдэнэцогтсон бол миний яг төрсэн нутаг. Тэгээ яг тэндээ ирсэн байгаа үеийн одоо бичлэг байна. Энэ бол Тунгал. Тэгээ Баянгарын ер нь бол баруун аймагуд андахгүй ах уу Тунгал гэд маш том гол байдаг. Тэгээд нэлээд тийм тунгалаг. За ер нь бол Аршаан гэж үздэг тий 99 голын одоо нийлбэр байдгаа гэж ярьдаг байсан жоохон бахад. Тэгээд энэ яг тинейжрийн хүнд үеуд дээр чинь ер нь бол Тунгал дээр ирж одоо ганцаараа ярьж дуулж сууж уйлж сууж давж исэн. Тэгээд тухайн үед тинейжер өсвөр насны тийм асуудал байдаг гэдгийг мэдэхгүй юмд маш их хэмжээг ханддаг хүүхдээсэн. Тэгэл энэ гол их надад ханаадаг байсан. За тэг хүүхдүүдийг ярьсан байна уу. За энэ хэсэгтэр бол за Эрдэнэцогт суманд байдаг. За нэрийг мартчихжээ. Нэг Аршаан байдаг. Уг нь бол нэрийг саяхан санаж ирсэн. За яг сумын тэр дунд жарганд гэдэг нэг хэсэг байдаг газар. За тэнд байдаг нэг хөхөртэй Аршаан байдаг. Ходоодны Аршаан гэд. За тэнд ирсэн байна. За энд бол өстой үнэхээр гоё газар байлээ. Байгаль бол үнэхээр тансаг санагдсан. Аль болохоор бүгдийг ингэж оруулж бичлэг хийхийг хичээсэ утсаараа. За хүмүүс энд ирээд маахна бариад тэгээд Аршаанаа угаад бас шавартай шавартаа хөлөө дүрээд хөлн дээрээ тавиад за өвчтж байгаа хэсгүүдтэй бас тавьж болдгийм байлээ. За тэгээд манай их чалгалаар зэрэг нөгөө хөлн айгу өвддөг байж байгаад энд ирээд шавар тавиад Аршаанаас нуугаа зүгээр болсоо. За хоолны шингээс заршаа уснаар маш сайн одоо сайжрдаг гэж хэлээ. За миний хувьд бол нэг усныхаа саваар дүүргэж аваад л явсан. За энэ жил Баянгар руу газар их гарсан болохоор сайхан үнэхээр сайхан хаашаа л харна яг тийм гоё ногоон зүлэг. Үнэхээр тийм гоё сэтгэл сэргээж илээ. Байгаль бол үнэхээр тансаг санагцөө. За яг тэр хэсэгт манай дүү ах Аршаа авж ийн яг ийм том ийм чулууны завсар байдаг юм билээ. Тэгээд тэндээ тийм Аршаа навдаг одоо тийм юм хийцэн ундааны савар ховоо хийцэн гэх юм уу. За энэ Аршааны нэрийг Дөрөлжин Аршаан гэдгийг ярьж явцдаа санджлаа. За энэ Дөрөлжин Аршаан гэдэг газар тэгээд энэ дунд хой биш удлаа ярьлаа шүү нөгөө дунд жарганд Эрдэнэцогтын дунд жарганд өгсөөд ингээ явахаар байт юм байлээ. Хатуураад дунд хой гэд ярьцдаг гинэ. За ингээд энэ нараа ийм ховоогоор ингээд саваа авчирчаа хийдэг. Тэгээд хөхөртэй хорхоо байдаг гэхээр би одоо яг тийм байх болов гэж удаад нэлийн айж исэн гэхдээ байсан. Энийг жижигхэн юм хараа тэр өвөгийн ингрийн зүйлд. За ингээд дүү маань 5 литр Аршаан аваад 5 литрийн сав дүүргэсэн. Тэг Аршаанаас би усныхаа саваар нэг хийж авсан. Ерхэд уухад нэг тийм хал балгүй юм билээ. Өнөр амттэй ч юм билээ. Зарим газрын Аршаан хөхөр ихтэй болохоор зэрэг айгу хэцүү байдаг бол энэ гайгүй байсан. Гэхдээ яг Аршааны тэр нөгөө чадал нь бас 6 сарын сүүлээр гэлүү 7 сард ч гэлүү. За мэдгүй яг нэг 7-8 сартай л юм яригдчихсэн. 6 сарын сүүлээрээ биш байхаа. Тэр үеэр ингэж айгу одоо хүчтэй болоод тэгээд нөгөө хөхөр интерн айгу сайн үнэр тэтгэлгээд илээ. Тэгээ ихч
бол ууж үтсчээд манай ихч бол ууж үтсчээд хөхөртэй штэ өстой гоё яа гээл тэгэлтлээ. За ингээ ийм гоё байгальтай уул хаттай газар ирсэн байгаамаа нэг ирээд явсан. Нараа ингээ хашаа нэмэж идэм билээ. Зун бол ингээд энэ яг хашааны эргэн тойрны хэсэг бол ингээ битүү маахан ингээд хүмүүс ирж хоноглоод 2-3 хоноод тий хашаанаа уугаад ингээ явчихдаг гэсэн. Манай ээж тэгжсэн. Ээж нь залуудаа нааж нь байдаг байсан аав чинь. Тэгээ нөгөө тасаг масаг гэж ярьдаг ш дээр үеийн хүмүүс. Яг тийм үед байсаа. Тэгэхэд л хүмүүс наадханаас чих уудаг байсан. Ээж нь бол өстой санаанд ороогүй ш уудгүй байсан гэдгсэн. За ингээ байгаль ийм гоётэй энэ шавраад яад ингэсэн. Саяны нэг тогтоол байсан ш тэр чинь нөгөө өвчин намдаа тэг шаврны ингэсэн. За хүүхдүүд ингээд гүйлдээд байлдаад байгальд ч утас шүрмэсгүй тасархаа юм байлээ шүү. Эрдэн цогтойхон баян онгорынх нь ийшээ явал их зүгээр. За тийшээ явж амарч байгаа хүмүүсээ бол бас очоорой гэж хэлмээр газар шүү. Хэлмээр байна. За ингээд дараа нь нүүдэлтэй учирсан байгаа. Маргааш нь нүүдлийн одоо зургийг бичлэгийг охиноороо хийлгсэн чинь ташуу хийсэн байсан болохоор